Боловсролын зээлийн сан, оюутны хөгжлийн зээл. Оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкар биш, боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шин тогтолцоог бүрдүүлэхээр журмын төслийг боловсруулад 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын засгийн газар 46 дугаар тогтоолоор баталсан. Журмын шинжилсэн нөхцлөөр оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барилцаагүй, хамтран зээлдэгчгүй урт хугацаагаар боловсролын зээлийн сангаас шууд олгох болсон онцлог явдал юм. Оюутны хөгжлийн зээлийн шинжилсэн журмаар зээлдэгчид тухайн сурвалжлагчийн сурлагын амжилт, нийгмийн идэвх, оролцоо, хандлага, төлөвшил, суралцах хүсэл эрмэлзлийг харгалзан зээл болгох. Мөн дээд боловсролын сургалтын байгууллага нь зээлдэгчийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэгтэн дэмжлэг үзүүлдэг олон улсын чиг хандлагад ойртуулах зарчмыг баримталсан. Энэ журмын хүрээнд оюутны хөгжлийн зээлийн 2019 оны төсөвт тусгагдсан 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 11 мянга орчим оюутан суралцагч авах боломж бүрдсэн. Би санхүү эдийн засаг сургуулийн 2 дугаар курсын оюутан. Тэгээд оюутан ахуйн насын хамгийн хүнд том бэрхшээлүүд нэг нь бол санхүүгийн бэрхшээл байдаг. Тэр тусмаа сургалтын төлбөр. Тэгээд тэр сургалтын төлбөрийг хамгийн түрүүн шийдэж өгч байгаа зүйл маань өөрөө оюутны хөгжлийн зээл. Тэгээд төлбөрийн уян хатан нөхцөлтэй урт хугацаатай зээл болохоор надад амар тайван амжилттай сурах боломжийг олгодог. Эзэлтийн ерхий шалгалтын амжилтаа өгч хүссэн сургуультаа дуртай мэргэжлээрээ суралц солсондоо баяртай байна. Оюутны хөгжлийн зээлтэй баярлалаа. Оюутны хөгжлийн зээлийн хөтөлбөр бий болж хэрэгжснээр олон мянган залуучууд хүссэн сургуульдаа дуртай мэргэжил ярeen сурч боловсрох боломжийг олгож байна. Ингэснээр шилдэг боловсон хүчин бэлтгэгдэж эх орны хон хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрэн оруулсаар байх болно. Боловсролын зээлийн сан, оюутны хөгжлийн зээл.